За сайн уу манайхан. За яг одоо би YouTube сувг дээр үзэх дуртай. YouTube сувг болон YouTuber хүмүүсийг танилцуулах гэж байна. За ингээ байр эзлүүлэхгүйгээр эн тэндээс нь шууд яриад эхлэх гэсэн үг. Тэгээд би 10 YouTube сувгийг та нарт бас санал болгоё. За нэгдүгээрт болохоор бидний нууц подкастыг бас сонсоод олон жил болж байна. Ялангуяа Номин Сэндэр гэдэг энэ хоёр эмэгтэй яриа яг насны хувьд ч гэсэн бид нар яг ойролцоо насных учраас үеийн охтууд тэг хүүхнүүд юм ингээд уулзаад хоорондоо ярилцж байгаа юм шиг. Тэгээд тэр хоёрын яриа за мөн одоо оролцож байгаа шинэ зочид болгоно маш ингээд өөр ертөнцтэй байдаг учраас нэг цоо шинэ хүнтэй зүгээр ингээд бичлэн уулзаад танилцаагүй ч гэсэн подкастаар дамжуулаад шинээр ингээд танилцж яадаг. Тэр нас гоё яадаг. Яг ингээд нийс сэдвүүтэй баригдахгүйгээр хороогийн зүгээрээс бүх сэдвэр ханаас нь чамаагүй ярьдаг. Хамгийн гол нь нэг тийм хийсвэр биш те. Яг ингээд амьдралдаа бодит ийм энгийн ярианууд нь маш их таалагддаг. Энэ подкаст нь өөрөө урт бичлэг байдаг учраас заавал ингэж үзэж бичлэг үзэхгүй ч гэсэн аяга угааж захтаа эсвэл нүрээ цэвэрлж захтаа скин кер хийж захтаа ч гэсэн ингэж сонсож байхад бас аюу гоё тийм хантай байгаад байдаг. Яг энэ хоёрын бичлэгийг үзэхээс гадна заримдаа ингэж үзэх боломжгүй үедээ SoundCloud дээр бас аудио хэлбэрээр нь бас сонсох их дуртай. Үүнээс гадна надад Сэндрийн час цангилсан инээдэн нэг тийм аюу их гоё таалагддаг гэх юм. За дараагийн хоёр дахь YouTube сувг болохоор YouTuber Түшиг байгаа. Түшгийн би бичлэгүүдийг үзэх үнэхээр дуртай. Ялангуяа эвгүй баримтуудыг болохоор би угаар болгонуудыг ингээ хүлээж үздэг, заримдаа ухрааж үздэг байсан. Түшиг болохоор хамгийн гол нь ухаантай, цэгцтэй ярьдаг. Яг өсвөр насны хүүхдүүд зөндөө тэр бичлэгийг үзэж байгаа. Тэднэрт гоё үлгэр дуурайл болоод урайлга маягаар бас ингээ бичлэгийнхаа дундуураас ингээ ярьдаг. Тэр зөв үлгэр дуурайл болж байгаа надад бас их таалагддаг байгаа. За дараагийн 3 YouTube сувг болохоор MJL Radio гэдээ байдаг. Монголд баг мэдгүй хүн бас байхгүй хаа. Би 2018 онд охиноо төрүүлчихэд хөхөл үед ингээ шүн айгүйх ингээ босдог. Тэгээ хүүхдээ ингээ 2 цаг тутам хөхөлдөг байх үед ингээ амар их нойр хүрдэг. Дөнгөж нэг шинхэн ээж учраас ингээ нойр хүрээд ингээ болдоггүй. Тэр үедээ би MJL радиог сонсож ингээ нойроос сэргээж ирч хүч авч надад одоо хамгийн тэр тухайн үед бол үнэхээр хань болж исэн YouTube сувг байхгүй. Тэгээд одоо хүртэл би өдөр болгонд тасралтгүй үздэг. Олон жил сонсож байна. 6-7 жил. Тэгээд энэ хамт олонд бол би үнэхээр хайртай. Тэгээд бичлэгүүд маш тийм сонирхолтой мэдээллүүдийг бас хүргэж өгдөг. Янаг яах вэ гэд нэвтрүүлэг гэдэг. За тэр нэвтрүүлэгт бол би үнэхээр хайртай. Ингээд стресс тайлдаг. Стресс тайлагч юм шиг надад санагддаг. Яг ингээд дөрвөн хөтлөгч хоорондоо ярилцаал хөгжилтэй зүйлсүүдийг ярьдаг. Ийм хөнгөн жанрын юм уу? Ерөөсөө тийм улс төр шашин энэ төр бол ярьдаггүй. Тэр нь бас их таалагддаг. Дараагийн 4 дахь хаяг болохоор Taylor R гэдэг эмэгтэй байгаа. За Taylor гэдэг энэ эмэгтэй болохоор Хонконгт байдаг Канад эмэгтэй. Instagram болон YouTube дээр маш олон сая дагагчтай. За тэгээ нөхөр нь болохоор ийм Хонконг хүн. За тэгээ хүүхэд нэг хүү байдаг байхгүй. Хүү нь болохоор одоо ингээд цэцэрлэгт явж эхэлж байгаа. Яагаад би Taylor-т дуртай вэ гэхээр жимсэн байх үеийн тэр сэтгэл хөдлөл, уналт босвол тэр уйлаа майлаа одоо юу гэдгийг амьдрал тохиолдог бүх зүйлсээ ерөөсөө Taylor ерөөсөө нуудаггүй. Зөвхөн яг өөрхөө байгаагаараа тэгээ өдөр тутмын амьдралаа харуулдаг, хоол хийж байгаагаа харуулдаг, нөхөртөөгөө яаж харьцаж байгаа гэд ерөөсөө ингээд бүх процессыг харуулж өгдөг. За тэгээд өдөр тутмынхаа амьдралыг бас харуулж яадаг учраас яг тэр нь яг хамтдаа ингээд өсөж хөгжөө цаг хугацааг ингээд даван туулаад ингээд ирэхээр яг ингээд хантай яг нэг ихч юм шигтэй эсвэл нэг найз маань юм шиг нэг тийм санагддаг юм бэлээ. За тэгээ мөн одоо англи хэлээ илүү сайжруулах гэсэн хүмүүс байх юм бол Taylor болохоор дандаа влог бичлэгэн дээр дандаа англи хэлээр ярьдаг. Тэгээ Taylor болохоор өөрөө маш үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг л да. Тэгээ завхарлаг. За гэрийн эзэгтэй ямар байх ёстой, гэрийн эзэгтэй болох гэж яаж ингэж хөдөлмөрлж одоо бүх зүйлсүүдийг ингэж амжуулж байгаа. Тэр бүх процессыг харуулдаг учраас би бол Taylor-т бол үнэхээр хайртай. За үүнээс гадна надад бүр айгүй баяр дүүл явдал болсон юу гэхээр жилийн өмнө Instagram-ийн story дээрээ өөрийнхөө дуртай инфлюенсер 4-ийг нэрлэхээр би яг 4 гадаад хүмүүсийг нэрлээд меш хийсэн байхгүй. Одоо чи тэр 4 үний 3 нь зүгээр синтчээд зарим синдээгүй. Тэгсэн чи Taylor болохоор бүр синдээд бүр хариу өгөөд тэр нь надад бүр амар их таалагдаад их зам байхгүй. Тэг олон сая дагагчтай хэрнээ миний сторинд хариу өгсөн бас надад бүр их таалагдсан гэх юм уу. За дараагийн 5 дахь хаяг болохоор Dami Suna гэдэг хоёр хосын влог хаяг байгаа. За би энэ хоёрт бол үнэхээр дуртай. Маш олон жил энэ хоёрын бичлэгүүдийг үзсээр ирсэн. Хамгийн гол нь яг ийм чанартай влог бичлэг хүмүүс нэм танин мэдгүй ингээ нүд баясгасан бичлэгийг хийдэг хос Монголд байгаад маш их талархдаг. Тэр бичлэг хийх болгондоо ийм сэтгэл мэдрэгддэг гэх юм уу. Бичлэгийн эхэнд явж байгаа интро нь яг л нэг тийм кино шиг. Тэгээ цүн нэг интрогоороо явдаггүй дандаа ингэ сольж явдаг. Тэгээ яг мэргэжлийн камераар зураг авалт энэ нь бол үнэхээр тийм сэтгэл байгаа байхгүй. Үнэхээр YouTube-ыг тултал сэтгэл шингээж хийж чаддаг хос гэж би үнэхээр
100% хэлмээрээ. Тэгээ үүнээс гадна энэ хоёр хос загварлаг маш тийм фэшн, тэгээ хобби нь бас их адилхан. Тэгээд хоол хийж байгаа, гэрээ тогтжуулж байгаа. Тэгээ загварын мэдрэмж гээл тэгээ аяллаа влог бичлэгүүд нь ч гэсэн үнэхээр гоё байдаг. Зөв үлгэр жишээ ийм хосууд Монгол байгаад нь үнэхээр их баярлж байна. За дараагийн 6 дахь хаяг болохоор Tyson гэд шинээр гарч иж байгаа ютубер байгаа. Би бичлэгийг бас саяхнаас итгэвтэй үздэг болсон. YouTube сувгаа бас нэгээд нэг 2-3 сар л болж байгаа. Шинэ ютубер хэрнээ одоогийн байдлаар 60 мянган дагчтай байлуу да. Үнэхээр хөгжилтэй гэх юм уу? Ерөөсөө тийм уйд байхгүй. Ингээд бичлэг ингээд сунжаал явдсан шүү дээ. Үгүй зүгээр пат гээл тэгээд тийм хошин шогийн мэдрэмж, тийм ёжлалтай үг мөгн тэр марзан байгаа байдал нь бүр үнэхээр нэг тийм одоо юу гэж хэлдэг лээ. Сарказм одоо мэдрэмж нь үнэхээр тулцсан залуу шиг надад санагддаг. Тийм мэрэгжлийн камер ашиглахгүй, мэрэгжлийн ийм сүртэй мөртэй ингээд бичлэг хийхгүй. Зүгээр л яг уцаа гаргаад яг л энгийн бичлэгүүд нь их гоё яагаад санагтаад байдаг. Яг Солонгост ингээд оюутны амьдрал харуулж байгаа учраас яг миний яг Бээжинд сурч байх үеийн гадаад оюутны яг тэр амьдралыг шууд ингээд сэтрээдэг гэх юм уу. Нэрэл одоо гадаад сурч байгаа оюутнууд ингэдэг дээ гэдэг нэг дотн санагтаад байдаг. 7 дахь сувг болохоор хариулт үгүй гэдэг хаяг байгаа. За энэ хаяг болохоор crime болсон явдалч гэдэг юм уу. Тааварлашгүй үл мэдэгдэх бичлэгүүдийг хийдэг тийм сонирхолтой сувг байгаа. Сонин содон кино үзэж байгаа юм шиг. Ингээ наан дуу оруулж байгаа залуугийн хоолойны өнгө тембэр нь тийм зөвүүн. За тэр эвлүүлэг энтер нь болохоор яг л нэг тийм ностальжик гэж ярьдэн шин. Тэгээ дээр үе ингээ нэг зурагтаар ингээ асааж байгаа л кино үзэж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг. Дараагийн 8 дахь сувг болохоор Michelle Choi гэдэг солонгос эмэгтэй байгаа. За энэ эмэгтэй болохоор Нью-Йоркт амьдардаг. Гэр нь маш гоё тогтчлолтой, минимал орчин үеийн хоёр нь хотоогоо ингээ амьдарч байх явцаа ингээ харуулдаг. Нүүдэл суудал. Тэгээ гэрээ байнга нүүдэг. Тэгэл гэрээ ингээ тогтчулж байгаа процессыг бас гоё харуулж өгдөг. За тэгээ хоол байнга хийдэг. Солонгос хоолны соёлыг бас гоё шингээж өгдөг гэх юм уу. Бичлэгүүд нь маш их сонирхолтой. Одоогийн байдлаар 2.2 сая subscribersтай ийм эмэгтэй байгаа. За тэгээ энэ эмэгтэй анх 6 билүү 7 жилийн өмнө анх намайгаас яг скин кэр бичлэг хийдэг байхад Michelle Choi бас скин кэр бичлэг бас хийдэг байсан байхгүй. Тэгээ сүүлдээ яг нэг хүн чинь нэг бичлэг хийх тусам өөрийнхөө нэг хийх ёстой зүйлийг сэдвээ олоо бариад авчдаг гэдэг шиг. Эхлээд скин кэр бичлэг байж яснаа сүүлдээ ингээд влог бичлэг хийгээд маш олон сая хүмүүс бас бичлэгүүдийн үзэх дуртай. Michelle Choi-ийн бас бичлэгүүдийг бас их гоё байдаг. За дараагийн 9 дахь хаяг болохоор Physics Unique гэсэн нэртэй хаяг байгаа. За Physics Show гэдэг. За тэр шоу нь болохоор юм 3 солонгос залуу англи хэлээр ярьдаг байхгүй. За тэр 3 залуу хөтлөгч хийгээд солонгосын хамгийн алдартай эрэгтэй эмэгтэй жүжигчид болон дуучин, за K-pop idol, за хамтлагуудыг ч гэсэн урьдаг, спортын хүмүүсийг ч гэсэн урьж оролцуулдаг. Үнэхээр бүр тасархай гоё шоу байдаг байхгүй. Хамгийн гол нь тэр 3 үнэхээр хөгжилтэй бүр фаны гэж бүр чигтэйхэн заяа. You have a 소박한 life? Oh yeah, I love. That's really different with me. Oh, you're not 소박, right? Yeah, He loves 명품. Like he goes 강남 현대백화점 every day. because 갑자기 돈 벌면 이래 되더라고. 졸부. That's my fault. Yo, I used to. Yeah. I used to do. Really? Yeah, you agree? I love. Physics Show-ыг та нараас үзээрэй. Тэгээ үнэхээр сонирхолтой, хөгжилтэй. Би ч өөрөө нэг одын скин кэргээд Instagram хаяг дээр дандаа одуудын тухай бичлэг хийдэг учраас ялангуяа ийм одуудын ярьцлагуудыг үзэх их дуртай. Тэгжээж бас судалгаагаа бас хийж яадаг байгаа. За одоо хамгийн сүүлийн миний үзэх дуртай 10 дахь YouTube сувг юу вэ гэхээр New Scene гэдэг нэртэй хаяг байгаа. Солонгосын алдартай дуучин, чигчин бүх хүмүүсийг одоо томоохон арга хэмжээ эсвэл фестивал, эсвэл airport дээр нааш цаашаа ингээд одоо маш их олон нислэг хийж яадаг шүү дээ алдартнууд чинь. Одоо paparazzi сувг гэх юм уу да. New Jeans-ийн явж, Blackpink-ийн явж, airport дээр байгаа. Тэгээ ямар хувцалтай байгаа гэд бүх зүйлсүүдийг харуулдаг гэх юм уу. За хамгийн гол нь энэ сувг дээр цаг алдалгүй шинэ мэдээллүүд орж ирдэг. Цагийн өмнө 2 цагийн өмнө гэж шууд ингээд араасаа ингээд өдөрт бол олон бичлэгүүд орж идэг. Энэ сувгийг бас үзэх их дуртай. Айгу удаан ярьсан чи бүр ам цангачлаа. Тэгээ та нар маань ч гэсэн үзэх дуртай YouTube сувг болон одоо бичлэгүүдийг үзэх дуртай YouTuber хүнийхээ хаягийг бас энэ доор комент хэсгээр бичээрэй. Тэгээд та нар маань бас хэний бичлэгүүдийг үзэх дуртай юм гэдгийг чинь бас би хармаар байна. Бичлэг маань таалагдсан бол энэ доор комент хэсгээр 3 ширхэг юм зүрх хүлдээгээрэй. Тэгээд баярлалаа манайхаа дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.